Дараагийн мэдлэг танилцуулъя. Америкийн нэгдсэн улс Ираны хооронд 2 дахь үе шатны яриа хэлцээ болсон байна. За энэ удаагийн яриа хэлцээ ОМОНы нийслэл Маскат хотод болсон эхний удаагийн яриа хэлцээний дараа Бямгарагт энэхүү яриа хэлцээ болсон байна. За энэ удаагийн уулзалт бол Италийн Ром хотноо болсон. За хэдийгээр ОМОНы нийслэл болоогүй ч гэсэн энэ удаа бол ОМОН улс мөн энэ удаагийн яриа хэлцээнд жуулчлагчаар ажиллаж байгаа юм байна. 2 дахь удаагийн энэхүү яриа хэлцээний туршид бол ОМОН уулс гадаад хэргийн сайд Бадир Абус сайдаар дамжуулан бол энэхүү яриа хэлцээнд шууд бус одоо талуудыг хооронд нь жуулчилж ажилласан юм байна. За энэ удаагийн яриа хэлцээнд Америкийн нэгдсэн улсын төлөөлөгчдийг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн ойрхон дорнодын асуудал хариуцсан тусгай элч Стив Витков тэргүүлсэн бол Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи бол тэргүүлэн Ираны баг бол яриа хэлцээнд орсон байна. За яриа хэлцээний дараа Трампын засаг захиргаа энэхүү яриа хэлцээний талаар нэлээд өөдрөг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн, маш сайн ахиц гарсан гэж онцлож мэдгдсэн байна. За эх 7 хоногт бол талууд дахин уулзгаар тохиролцоон гэсэн ийм мэдээллийг өгч байна. За энэтэй холбогдуулан Америкийн нэгдсэн улсын засаг захиргааны өндөр албан тушаалтан CNN-ийн агентлагт ярьцлага өгсөн байна. За тэрээр ярьцлагатаа өнөөдөр Ром хотноо бол 4 цаг гаруй хугацаанд 2 дахь одоо үе шатны яриа хэлцээ боллоо. Бид шууд болон шууд бусаар яриа хэлцээнд маш их ахиц дэвшил гаргасан гэж мэдэгдэж байна. За харин энэхүү яриа хэлцээтэй холбогдуулан Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи бол яриа хэлцээ эерэг болсныг илтгэж 4 цаг орчим бол үргэлжилсэн гэж сэтгүүлчид мэдгдсэн байна. За энэ одоо яриа хэлцээтэй холбоотой урагшлах зүйлүүд бол ажиглагдаж байгааг би харсан. За бид Ромын хэлцээгээр бол зарим зарчим зорилгын талаар илүү сайн ойлголцож тохиролцож чадлаа гэж мэдгдсэн байна. За Америкийн нэгдсэн улсын хувьд за мөн Ираны хувьд бол энэхүү яриа хэлцээний формат одоо хэлбэрүүдийн хувьд санал зөрүүтэй ийм байр суурийг бол илэрхийлж байгаа. За Америкийн хувьд бол яриа хэлцээ шууд болсон гэж хэлж байгаа бол Иран улс шууд бус байдлаар бол болсон. За тэд нар бол улсууд бол шууд хоорондоо уулзахгүй тусдаа өрөөнд сууж за ОМОН улсад бол бичгээр одоо хийсэн зүйлүүдэд бол тэмдэглэж солилцох замаар бол яриа хэлцээ болсон гэж мэдэгдэж байгаа. За ямар ч байсан бол талуудын аль альнийх нь хэлж байгаа нь бол үнний ортой гэж хэлж болохоор байна. За тухайлах юм бол Маскатад болсон эхний одоо үе шатны яриа хэлцээний дараа Ираны гадаад хэргийн сайд Аракчи бол Вашингтоны одоо төлөөлөл болох Витковтой бол дипломат одоо яриа хэлцээний үүднээс бол хоорондоо түр хугацаанд ярилцсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. За Америкийн мэдээллийн сайд Axios-ийн мэдээлснээр энэ одоо хоёр хүмүүсийн яриа хэлцээ бол 45 минут орчим бол хоорондоо ярилцсан гэж үзэж байна. За одоо удахгүй бол техникийн мэргэжилтнүүдийн яриа хэлцээ энэ л хавг гарагт ОМОН улсад болно гэж Ираны албаны хүмүүс мэдэгдэж байгаа. За Ираны гадаад хэргийн яамны хэвлийн төлөөлөгчийн мэдгдснээр дээд түвшний 3 дахь үе шатны яриа хэлцээ бол энэ одоо болох гэж байгаа Бямгарагт болно гэж мэдэгдэж байна. За уулзалт бол Маскат хотод болно гэдгийг ОМОНы гадаад хэргийн яамны сайтд бол баталгаажуулан мэдээлсэн байна. Энэ одоо асуудалтай холбоотой за ОМОНы жуулчлалаар одоо яриа хэлцээ амжилттай болж байгааг одоо тохиолдуулан Сауди Арабын зүгээс бол бас нэлээд эерэг алхмыг хийж байна. За тухайлах юм бол Сауди Арабын батлан хамгаалахын сайд хунтайж Халид бин Салман аль Сауд бол энэ өнгөрсөн 7 хоногт Сауди Арабын албаны хүмүүстэй сүүлийн одоо 10 хэдэн жилийн хугацаанд хамгийн өндөр түвшний айлчлалыг хийсэн байна. За ингэж Тегран хотод хийсэн энэ айлчлалын үеэр хоёр улсууд бол дипломат харилцаагаа сайжруулах, за мөн одоо хурцтал байдлыг намжаах, инх тайвны хүчин чармайлт зуучлалын үүргийг Сауди Араб гүйцэтгэж бэлэн байгаагаа харуулах зорилгоор энэ удаагийн айлчлалыг хийсэн байна. За Сауди Араб Ираны хувьд бол бүс нутагта хинэн тэргүүлэгч болох вэ гэдэг дээр бол их ихэнх өрсөлдөж ирсэн. За үүнтэй холбоотой хоёр талын хооронд бол дайсгансан харилцаа олон 10 жилийн туршид үргэлжилж байгаа. Тэгэхээр талууд бол энэ одоо дайсгансан харилцаагаа сайжруулах зорилгоор энэ уулзалтыг хийж байгаа юм байна. За Ираны хувьд бол уран баяжуулдаг гэсэн ийм зүйлүүдийг одоо өрөндийн ажиглагчид хэлдэг. За Иран баяжуулсан ерөнхийдөө ураныг бол цөмийн эрчим хүчний реакторуудад ашигладаг. За ихэвчлэн 3-5% хүртэл бол баяжуулдаг юм байна. За олон улсын атомын энергийн агентлагийн мэдээснээр Иран улс 274 кг ураныг 60 хүртэл хувиар баяжуулсан цөмийн сэсэгт хийхэд хэрэгтэй 90% баяжуулалтаас бага байна гэж үзэж байгаа юм байна. За өмнө нь дурдсан 2015 онд байгуулагдсан цогц үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Иран улс
367% хүртэл бол ураныг баяжуулж 300 кг хүртэл ураны нөөц хадгалахыг бол гэрээгээр зөвшөөрдөг. За харин Виткопийн хувьд бол бас 367% гэсэн ийм Ираныг бол ийм уран баяжуулж болно гэсэн ийм зөвшөөрлийг олгож байгаа нь өмнө нь одоо Обамагийн үед байгуулагдсан тухайн гэрээний тохиролцсон одоо хувь хэмжээтэй адил хэмжээтэй байгаа юм байна. Цаашд бол талууд яриа хэлцээгээ өрнүүлж байна. За хэрвээ Ирантай холбоотой энэ хүү 20 гаруй хэмжээг цуцлах за мөн Иран ус цөм хэсгээс татгалзах ийм алхам хийх бол бүс нутагт инх тайван аюулгүй байдлыг тогтооход бол чухал үүрэгтэй. За нөгөөтэйгүр Иран ус эргээд одоо олон улсын хамтын нийгэмлэгт бол бүрэн эрхт гишүүнээр нэгдэж за олон улсын одоо үйл ажиллагаанд бол өөрийн гэсэн үүргээ гүйцэтгэх боломжтой ийм нөхцөл байдлыг бол тухайн Трампын одоо явуулж байгаа дипломат үйл ажиллагааны үр дүнд бол хийхэд боломжтой гэж ажиглагчид харж байна.